Ёслолын жигсаал жанжин тугийн дор ном хоо боо харуул зэрэгт зүүнтиш Зэвсэг түлчний жанжин туг нь Монгол улсын тусгаар тогтнол эрхэм чөлөөний бэлэг хэмдэг Зэвсэг түлчний нийт бие бүрэлдэхүүний сүслэн дээдлэх ариун шүтэн орон сүл зодбоо хиймрийн бэлэгдэд Зэвсэг түлчний байчин уламжлал эх орноо хамгаалах ариун үүрэг цэргийн нэр төр алдар гавьяаны илэрхийлэл билээ. Жанжин тугийн чиглүүлэгчээр Зэвсэг түлчний жанжин штабын орлогч дарга бригадын генерал Тогоогийн гадвадарх тогчаар Зэвсэг түлчний хянах шинжилгээ үндэгэний газрын дарга Хурандаа Сүхэгийн баяр очир тог хамгаалагчаар Зэвсэг түлчний жанжин штабын газрын даргын орлогч Хурандаа Жемсүрэнгийн сүх очир Зэвсэг түлчний жанжин штабын хэлтсийн дарга Хурандаа Ардаагийн улам баярнаар явж байна. Ёслолын жигсаал ном хоо боо харуул зэрэгт дундаа Цэргийн ёслолын жагсаалын командлагч Зэвсэг түлчний жанжин штабын 1-р орлогч дарга Улаанбаатар цэргийн хүрээний дарга бригадын генерал Жаргал сайхны өсөх баяр Монгол улсын их хурд засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд сандргийн ямб цогтод илтгэл өгөхөөр явж байна. Эрхэм улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд танаа ардын хувьсгалын 103 жилийн Монгол улсын төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн үндэтгэлийн ёслолын жигсаал Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл ангууд бэлэн жигсныг илтгэе. Ёслолын жигсаал командлагч Зэвсэг түлчний жанжин штабын 1-р орлогч дарга Улаанбаатар цэргийн хүрээний дарга бригадын генерал Жаргал сайхны өсөх баяр.
эрхэм нөхдийн амрыг ирээ. Та бүхэнд ардын хувьсгалын 103 жилийн хойд Монгол улсын төрийн далбааны өдрийг баярын мэндийг хүргэе. Батлан хамгааллын сайд сандрын Ямбол цогцол зэвсэг хүчний жанжин штаб үндэсний батлан хамгааллын эсэргүйд зэвсэг хүчний хорой замын цэргийн бие бүрэлдэхүүнтэй мэндчилдэг. Эрхэм нөхдийн амрыг ирээ. Та бүхэнд ардын хувьсгалын 103 жилийн хойд Монгол улсын төрийн далбааны өдрийн баярын мэнд хүргэе. Засгийн газрын гишүүн батлан хамгааллын сайд сандгийн Ямбол цогцол зэвсэг түвшний агаарын цэрэг тусгай хүчний цэрэг кибер аюулгүй байдлын цэрэг барилга инженерийн цэрэг болон хэд хамгаалах ерөнхий газрын бие бүрэлдэхүүнтэй мэдчилээ. Эрхэм нөхдийн амрыг ирээ. Та бүхэнд ардын хувьсгалын 103 жилийн хойд Монгол улсын төрийн далбааны өдрийн баярын мэндийг хүргэе. Засгийн газрын гишүүн батлан хамгааллын сайд сандгийн Ямбол цогцол дотоодын цэрэг онцгой байдлын ерөнхий газар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын бие бүрэлдэхүүнтэй мэндчилжээ. Эрхэм нөхдийн амрыг ирээ. Та бүхэнд ардын хувьсгалын 103 жилийн хойд Монгол улсын төрийн далбааны өдрийн баярын мэнд хүргэе. их хурлын гишүүн засгийн газрын гишүүн батлан хамгааллын сайд сандгийн Ямбол цогцол цагдаагийн ерөнхий газар төрийн тусгай хамгаалалтын газар шүүх шинжилгээний ерөнхий газар дотоод хэргийн их сургууль төрийн хүндэт харуудын гайчилтай мэндчилжээ.
Эрхэм Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий хамгаалагч танаа ардын хувьсгалын 103 жилийн Монгол улсын төрийн далбааны өдрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсныг илтгэе. Монгол улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Самдгийн Бямб цогт. Хөл болон ёслолын жигсаал харуул зэрэгт дундаа Монгол улсын төрийн далбааг мандуул. Хөл болон Монгол улсын төрийн далбааны өдрийн цэрэгийн ёслол хүндэтгэлийн ажиллагаанд зориулж Монголын ард түмэн цэрэгийн ёслолын жагсаалд оролцож байгаа бие бүрэлдэхүүнд хандаж Монгол улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагч Ухнагийн хүрлсөх үг хэлнэ. Бүрэн эрхт Монгол улсын ард иргэдээ эрхэм хүндэт зочдоо эрхэм генерал, офицер, ахлагч, сонсогч, төрүүч, байлдагч нараа улс орныхоо тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлыг хангах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үйлсэд Эрдэм ухаан хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад ажлаа та бүхэнд Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын бэлэг тэмдэг болсон Монгол улсын төрийн далбааны өдрийн цогтой халуун мэндийг өргөн дэвшүүлье. Төрд ёсоо хүндлэн дээдэж төрийн бэлэг тэмдэг болсон төрийн туг сүлдэнд сүсгэлэн залбирдаг манай ард түмэн дэлхий тосгүй үндэсний их баяр наадмынхаа босгон дээр алтан соёмбод төрийн далбаага мөнх хөх тэнгэрт мандуулан сэнгүүлж төрийн далбааны өдрөө ёслол төгөлдөр тэмдэглэдэг сайхан уламжлалтай билээ. Монгол улсын тусгаар тогтнол
бүрэн эрх байдлын бэлэгдэл үндэсний их баяр наадам ийхүү төрийн далбааны өдрөөр эхэлдэг нь төрт ёс түүхэн уламжлага нандинан өвлүүлэх үндэсний эв нэглийг бэхжүүлэх эх оронч утга санааг агуулдаг юм а. Туурга тусгаар улсынхаа эрхчлөөт байдал өн мөнхөд орших тогтохын илэрхийлэл Монгол төвний түүхэн уламжлал эв нэгдэл цог хэмрийн бэлэгдэл болсон алтан соёмын төрийн далбаагаа эрхэмлэн дээдэлж эх оронч үзэл үндэсний гаргалыг ард иргэд залуу үедээ төлөвшүүлэхэд энэхүү төрийн ёслолын утга учир оршдог юм а. Монгол хүн бүрийн үеийн үед язгуур түүх, үндэс угсаа, хэл соёл, уламжлал, зан заншил төрт ёсоо бахархан дээдэж байх ч Монгол улс Монгол үндэстэн өн мөнхөд орших болно. Ялангуяа дэлхийн ертөнцид даяарчиж буй энэ цаг үед монголчууд бид үндэснийхээ оршин тогтох амин чухал дархлаагаа бэхжүүлэхэд онцгой анхаарах учиртай. Тиймээс их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ог тохиолдуулан их хаадынхаа үйл хэрэг суу үлгийн хосгүй хөвийг судлан шинжилж хадгалан хамгаалж улс орондоо төдийгүй дэлхийн ертөнцид түгээн дэлгэрүүлж үндэсний үнэт зүйл эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Чингис хаан музейг байгуулж юугаар сольшгүй үн цэнтэй түүх соёлын их хөвийг хойч үедээ үлдээлээ. Дуучлан төрийн тэргүүн эзэн бог Чингис хааны иш хөргийг хүндэтгэн залах тухай зарлиг буулгаж Монгол хүн бүр их Монгол улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан их хааны суу алдар үйл хэрэг бэлэг сургаалыг үр хойчтой өвлүүлж ивэ сахин батгаж улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулах учиртайг түмэн одондоо урайлан сонирдуулсан билээ. Эрхэм нөхдөө улсын сүр цэрэгтэй цэргийн сүр жагсаалдаа гэдгээ. Тиймээс төрт ёсны энэхүү өдөр улс орныхоо тусгай тогтнол нутаг дэвсгэр хөлийн халдашгүй дархан байдал ард түмнийхээ амар тайван аюулгүй байдлын төлөө тангар өргөсөн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид цэргийн ёслолын жагсаалаар төрийн далбаанда хүндэтгэл үзүүлдэг багтам сайхан уламжлалтай. Цэргийн ёслол жагсаал нь эрх чөлөө тусгай тогтнолын бэлэгдэл Монгол цэргийн дайчин уламжлал сүр хүч эх орноо батлан хамгаалагт ямагт бэлэн байгаагийн илэрхийлэл бөгөөд ахмад дайчтай хүндэтгэх залуу үедээ эх орон хүмүүжлийг төлөвшүүлэхэд чухал арга хэмжээ болд юм а. Энэхүү ёслолын жагсаалд оролцож буй төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын албан хаагч та бүхэнд эх орон төр ард түмнээ хамгаалах хариуцлагатай бөгөөд нэр төртөө үүсэлт нь өндөр амжилт хүсье. Баярын өдөр эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, эрх чөлөө, хөгжил дэвшлийн төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид ахмад дайчид болон алтан соёмын төрийн далбаагаа даян дэлхийн их тайвны төлөө мандуулж Монгол цэрэг хэмээх нэр алдрыг дэлхийд дахинаа зуурайтуулсан инхийг сахиулагч сэнхэрдуулгатнуудаа Монгол төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна. Монголын нийт ард түмэн болон энд хүрэлцэн ирсэн хүндэт зочид та бүхэнд хуурга тусгаар бүрэн эрхт Монгол улс мөнхөд мандан мадрахын бэлэгдэл төрийн далбааны өдрийн мэндийг дахин хүргэж сайн сайхныг хүсье. Монгол төрийн сүр хүч мөнхөд орчиж Монгол улсын алтан соёмбот төрийн далбаа мөнх хөх тэнгэртэй өн мөнхөд мандах болтугай. Уухай нөхдөө. Ёслолын жагсаал жагсаалын
цагаар Баячанор Баячануудын хооронд 2 Ротын хооронд 1 шүнсний зайтай Жанжин дуг бөмбөрчөж чигээрээ Босton баруун тийш Эрк Боо Мөрн баруун тийш Зэрэгцэж Хап Марш Эрхэм хүндэт үзэгчдээ хүндэт зочлоо Монгол улсын төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд инхүү эхлэж байна. Ёслолын жагсаалыг цэргийн ёслолын жагсаалд командлагч Зэвсэг түлхний жанжин штабын 1-р ордогч дарга Улаанбаатар цэргийн хүрээний дарга бригадын генерал Жаргал сайхны өсөг баяр командлагч байна. Цэргийн ёслолын жагсаалын иргэн Зэвсэг түлхний жанжин тогийг бригадын генерал Адбаатар уранда баяр очир уранда сүг очир уранда улам баяр нар үтгэртэйгээр зад явна. Эзэн богд Чингис хааны гişүүд цэцэрлэгийн өмнө үндэсний батлан хамгаалахын их сургуулийн цэргийн хөгжмийн политикийн коллежийн бөмбөрчдийн жагсаалд орж ирлээ. Жагсаалыг цэргийн хөгжмийн политикийн коллежийн хөгжмийн урлагийн багш Ахмад Батмимэдэрдэн алхаж явна. Албан төвхөсөх Монгол төрийн эргүүн цэргийн Чингис хаан болон Сүхбаатарын одон Зэвсэг түлхний жанжин штабын бибртүүний ёслолын жагсаал орж ирлээ. Жагсаалыг Зэвсэг түлхний жанжин штабын ажиллагааны удирдлагын газрын ордогч дарга уранда авгсрын командлагч байна. Эндрийн өмнө эрэлхэг дайчдын жагсаалын чимэг энэ цагийн Зэвсэг түлхний эмэгтэй цэргийн албан хаагчдын ёслолын жагсаал алхаж байна. Жагсаалыг Зэвсэг түлхний 124-р ангийн командын марин дарга дэд хуранда Дагима командлан алхаж байна. Төвиндрийн өмнө жанжин Сүхбаатарын нэрмжин Сүхбаатарын байдалны болон хөтөмрийн гавьяаны удаан түгийн одон үндэсний батлан хамгаалахын их сургуулийн бие бүрэлдэхүүний ёслолын жагсаалд орж ирлээ. Жагсаалыг үндэсний батлан хамгаалахын их сургуулийн цэргийн нэгдсэн дэд сургуулийн захирал дэд хуранда төгс эрдэнэ командлагч байна. Үндэсний өмнө Монгол улсын зэвсэг хүчний хөгжлийн ирээдүй болсон Эсвэтийн тэргүүний ерөнхий боловсролын Тэмүүжин урлагийн сургуулийн сурагчид алхаж байна. Сурагчдын жагсаалыг Тэмүүжин урлагийн сургуулийн цэргийн албаны ахлах офицер хошууч инх баяр удирдан алхаж явна. Эдрийн өмнөр 1939 оны халдварын байлдаа 1945 оны чөлөөлөх танд оролцсон нэгнээс олон зуун эрэлхэг дайчдыг төрүүлсэн дайчин замналтай уурай замын цэргийн бэлгүүний ёслолын жагсаал орж ирлээ. Жагсаалыг уурай замын цэргийн командын удирдлага төлөвлөлийн хэлтсийн дарга хурандаа үлций баяр удирдан алхаж байна. Албан түүхээс Монгол улсын агаарын хэдийн хадшгүй дархан байдлыг хамгаалах онцгой үүрэг бүхий Зэвсэг түлхний агаарын цэргийн бие бүрэлдэхүүний ёслолын жагсаалд алхаж байна. Жагсаалыг Зэвсэг түлхний агаарын цэргийн штабын дарга хуранда инх сургууль командлагч байна. Хүндэт эндрийн өмнө орчин цагийн Зэвсэг түлхний тусгай үүрэг бүхий Зэвсэг түлхний тусгай хүчний цэргийн бие бүрэлдэхүүн оройн дэд шүтэн байлдааны 10 зуун тугаан залсаар орж ирлээ. Ёслолын жагсаалыг
Дэвсэг түвшний 345 дугаар нэгтгэлийн захирагч урандаа аширлан командан алтж байна. Эзэн богд Чингис хааны хөшөөт цогцлбарын өмнө Кибер хадлагаас хамгаалах үндсэн үүрэг бүхий Зэвсэг түвшний Кибер аюулгүй эдийн цэргийн бие бүрэлдэхүүний ясварлын жагсаалд орж ирлээ. Жагсаалыг Кибер аюулгүй эдийн цэргийн штабын дарга урандаа амар баясгалан командан алхаж явна. Хүндэт эдний өмнөөр эх орны бүтээн байгуулалт хөгжил дэвшил үнэтэй хөв нэмэр оруулсан түүхэн гавьяаны эзэд барилга инженерийн цэргийн бие бүрэлдэхүүний ёслолын жагсаал орж ирлээ. Барилгын дайчдын жагсаалыг барилга инженерийн цэргийн удирдах газрын даргын орлогч штабын дарга хундаа жигжид сүрэн командж байна. Тад байна түүхэсэгт Монгол улсын хэдийн хаалшны дархан байдлыг хамгаалах хариуцлагатай үргийн нэр төртөйг гүйцэтгэж Игнэнэсийн 14 хөвчм баатар олон зуун иргэд их орнчдыг төрүүлсэн Сүхбаатарын болон цэргийн гавьяаны удаан тугийн одонд хөвчин дайчдын жагсаал орж ирлээ. Жагсаалыг хэд хамгаалах ерөнхий газрын ард талд Зэвсэгт инженер техник эрхэлсэн хэд дарга бригадын генерал Батхүү командовж байна. Англи бүрэлдэхүүний салбарыг эдийн цэргийн техник 164 баримгийн штабын орлогч Хошууч Санчир эмэгтэй адвокатын жагсаалыг хэд хамгаалах ерөнхий газрын улсын албаны офицер Ахмад Хүрчмэг эдийн цэргийн тусгай хүчний салбарын жагсаалыг 303 дугаар тусгай ангийн салбарын захирагч Ахмад Тэстэгч Бат Даванар удирдан алхаж явна. Хүндэт эдний өмнөөр эзэн Чингис хааны хэвтүүл цэргээс улбаатай Сүхбаатарын болон Баялдааны гавьяаны удаан түгийн одонд дотоодын цэргийн алхаагчдын ёслолын жагсаал орж ирлээ. Ёслолын жагсаалыг дотоодын цэргийн сургалт цэргийн алба хамтын ажиллагааны газрын дарга хэд урандаа бат зориг командан авч байна. Англи бүрэлдэхүүний салбарыг сум дахин сэнэглэх насгийн дарга хошууч Гундрал 809-р тусгай ангийн салбарыг алдар дэслэгч Ямбочир нар командан авч байна. Эзэн богд Чингис хааны хөшөөт цогцлбарын өмнө авран хамгаалах үйлсдэн ард иргэдийн эдэг дээгдэж амян үдэл хайрдах тангарахтан үнэн жер зүтгэн тусламжирсан бүхний тулах цэгэн болж аюулыг сүрэн авралын гараан сунгасан энэ цагийн эгд баатрууд Сүхбаатарын болон цэргийн гавьяаны удаан тугийн одонд онцгой байдлын ерөнхий газрын аврагчдын жагсаал орж ирлээ. Ёслолын жагсаалыг онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга бригадын генерал Ууган Баяр командовж байна. Байнгын бүрэлдэхүүний салбарыг онцгой байдлын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн хэд хурандаа Гамбат эмэгтэй адвокатчдын салбарыг урьдчилан сэргийлэх газрын дарга хурандаа уран чимэг нар команддан алхаж явна. Эзэн богд Чингис хааны хөшөөт цогцлбарын өмнөөр Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг цэргийн гавьяаны удаан түгийн болон хөтөлбөрийн гавьяаны удаан түгийн одонд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын байжлын жагсаал орж ирлээ. Сүлдэн хиймэлтэй эрэлхэх төгүүд шүүхийн шийдвэрийн мөнхийн харуул болсон байжин эрсийн жагсаалыг 441-р ангийн дарга хундаа дүүрэн цэнгэл командан авч байна. Тад байна түүхэсэг цагаан шүүхийн сүлдэн дээдийн цагийн цагт мөнхөд зүтгэсэн гавьяатар үйлсийн эзэн Сүхбаатарын болон цэргийн гавьяаны удаан тугийн одонд цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүний ёслолын жагсаал алхаж байна. Жагсаалыг нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангахны хэд дарга цагдаагийн хурандаа амар санаа удирдан алхаж явна. Хүндэт зочлын өмнө үнэн үгнээс үүсэж хүчирхэг их Монгол улсын хишигтэн цэргийн залгамж хадаан болсон засгийн газрын тохируулагч агентлаг цэргийн гавьяаны удаан түгийн одонд төрийн тусгай хамгаалтын ёслолын жагсаал алхаж байна. Жагсаалыг төрийн тусгай хамгаалтын сургалтын хэлтсийн дарга урандаа Баяр магнаа удирдан алхаж байна. Эндрийн өмнө нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх
хүний эрх эрхчүүд хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүргийн түүхэн 80 жилийн хугацаанд нэр төртэйгээр биелүүлж ирсэн шүүх шинжилгээний ерөнхий газрын бие бүрэлдэхүүний ёслолын жагсаалд авахж байна. Жагсаалыг нийслэлийн шүүх шинжилгээний газрын дэд дарга цагдаагийн хурандаа бам баяр эмэгтэй адвокатын жагсаалыг нийслэлийн шүүх шинжилгээний газрын авах шинжээч цагдаагийн хошууч хулан нар удирдан авахж явна. Надабайн төвгөсөх эгорон ард түмнийхээ амар амгалан нүд цавчилгүй соргогоор хамгаалах эрхэм үүрэгтэй дайчдын эрдмийн өргөө Цэргийн гавьяаны улаан түгийн болон Баялдааны гавьяаны олон дотоод хэргийн их сургуулийн бүрэлдэхүүний ёслолын жагсаал алхаж байна. Жагсаалыг дотоод хэргийн их сургуулийн Цэргийн алба зохион байгуулалтын газрын дарга хошууч зэс шагаа гаманлан алхаж байна. Эндрийн өмнөр Монгол төрийн хүнийг хүндтгэдэг оршин түүхийн алтан шашил адрагав яган дурсагсан төрийн торгон зэргүүл Уранда генерал Жамсангийн Яндунгийн нэрмжил Цэргийн гавьяаны улаан түгийн болон Баялдааны гавьяаны олон зэвсэг хүчний 32 дугаар ангийн хүндэт харуудын тусгайруудын бүрэлдэхүүн төрийн ёслолын цэргийн цагаан тугаман дулсаар алхаж явна. Жагсаалыг төрийн хүндэт харуудын дарга ротын захирагч ах дахь дэслэгч инх мундай командан алхаж байна. Адбайн төв хэсэгт Монгол цэргийн багцад түүхийн хуудаснаа мөнхөд дуурсагдах агуу гавьяаны эзэд болсон морьт цэргийн жагсаал орж ирлээ. Жагсаалыг зэвсэг түвшний 232 дугаар ангийн захирагч хурандаа Баточор удирдан явж байна. 2233 жилийн тэртех үнэн үүрний туг далбааг Монгол цэргийн бахархал түүхийн эзэн Баатаруу эзэн Богд Чингис хааны их Монгол улсын төрийн далбааг Бүдэг Баатрууд Богд хаан Монгол улсын төрийн далбааг бүрэн улсаа өрөнд зарласан морьт цэргүүд 1924-өөс 1940 оны бүгд найрамдах Монгол ард улсын далбааг эрхчлөөний тэмцлийн төлөө их орнон хамгаалан болсон ардын журамт цэргүүд 1940-45 оны бүгд найрамдах Монгол ард улсын далбааг энх цагийн нарыг өргөсөн Монгол ардын хувьсгал цэргүүд 1945-аас 1992 оны бүгд найрамдах Монгол ард улсын далбааг улс орны хонхогч дэвшдийн гадыг бадраасан Монголын ардын армийн цэргүүд хүндэтгэлтэйгээр залж явна. Морьт цэргийн тугийн садааг зэвсэг хүчний 32 дугаар ангийн морьт садааны ахлагч тасгийн захирагч ахлагч Ямбударж командлан явж байна. Хүндэт эндрийн өмнөр Левэр хөгжмийн яруу тунгалаг хөг аялгуугаар цэргийн сүрийг бадраасан Баялдааны гавьяаны болон алтан гадас одонт зэвсэг түвшний жанжин штабын үлгэр жишээ Үлээвэр найр хөгжмийн бүрэлдэхүүн үндэсний батхан хамгаалтын их сургуулийн цэргийн хөгжмийн политехникийн коллеж Улаанбаатар цэргийн хүрээний нэгдсэн найр хөгжим ил хамгаалах ерөнхий газар онцгой байдлын ерөнхий газрын Үлээвэр найр хөгжмийн бүрэлдэхүүн алхан орж ирлээ. Үлээвэр хөгжмийн жагсаалыг зэвсэг түвшний цэргийн хөгжмийн алба үлгэр жишээ Үлээвэр найр хөгжмийн дарга дэд хурандаа алтан сүх удирдан алхаж байна. Эвтайдын хаяа дархан хэдийн дээсэн дээр инх тайвны харуул дайчин ирсийн тангараг дээр эрдэн зуугийн хэрмний 108 сувраг дээр энэ зууны өргөөний 100 түмэн цонхон дээр тусгаар тогтмол чамайг тунхагдан бичин бий. Нүүрэнд нь галбадарсан Монгол эцгийн хиймэр дээр нүнжгэнд нь сар гэрэлтсэн
Монгол эхийн сэтгэлдээ нүүбийн шилтгэн заларсан Монгол төрийн далбаан дээр нүүдэлчин Монгол түмний овог эрдний холбоон дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би. Эрхэм хүндэт үзэгчдээ Монгол улсын төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд инхүү өндөрлөж байна. Та бүхнийг дайчин ирсэн их хямрыг нэгтвэж морьтон ардын жаргалыг цогцлоосон үндэсний их баяр наадмааран хотол олноорон сайхан наадахын ерөөл өргөё.